За өглөө өдөр орой минь зэсгэж буй хэлний маань эпизод 5 ороход бэлэн болсон байна. Энэ үрээд энэхүү видео маань season 1 дуусч байна. Тэгээ season 2 хизээ гарах нь тодорхойгүй байгаа. За тэгээ лайка дараа subscribe хийгээрэй. Ингээд бичлэгтээ орцгоё. Өмнөх ангид мөнхөө гинт дэлбэрээ дуустдаг. Тэгээ манай хүн гинт ухаан ороод энд юу болов вэ гэд хэлнэ. Ахлагч нэгтлэнд мөнхөө хэрэг хүчтэй болсон бол гэ мөнхөө л харахад мөнхөө бидний болж байгаас илүү хүчтэй болсон гэд хэлнэ. Тэгэд мөнхөө дахиад хэдийг идчихвэл бүр аландаа гэж ахлагчид хэлэхэд ахлагч дахиж өгөхгүй гэдэг. Мөнхөө харин бидэд одоо харь газар руу маш хэцүү даалгаварт явлаа. Бидний аль нэг нь гэмчүүл өгчүүл яана бидэнд тавхан байхад л болно гэд ахлагчаас гуйдаг. Ахлагч хөөрхи яах чаргагүй болж шөөрөөд мөнхөө тэрэдэд амьд мэнд буцаж ирээрээ гэд тэдэд араатны бүлгмийн байгаа газар руу явдаг. Манайхэд өвгний хүү дээр ирж хөсөг тэрийг аваад аян замдаа гарна. Тэдэд инхүү хэсэг яваад мөнхөө жолооч нь энэ зогсъё гэж хэлээд нөгөө хэд дүр гараад иргээд бүгдийн дагуулan гарч урдан зогсоод Бэкэс чи сэлмийн буханд хэрэг юм ийсэн гэд асууна. Бэк харин ингэж хэлмээргүй л байгаа ч чиний хөл чирэгдэхээс өөр юм хийгээгүй гэд хэлнэ. Мөнхөөч яг зөв гээд та нар мөн үрлийг идсэн. Би та нарыг 1 сарын дотор тэр их энергийг зөв өрнөлүүлж соргоно. Тэгвэл одоо байгаагасаа та нар 2 дахин хүчтэй болно гэж хэлдэг. Үүнийг сонсон Бэк шууд л тгийгээ зөвшөөрнө. Мөнхөөч тэгвэл бэлтгэлдээ орцгоё гэд манайхэд өдөр шөнөгүй үгтлээ бэлтгэл хийж нүд ирэмхийн зур 1 сар өнгөрч манайхэд араатны бүлгэмтэй ойролцоо танк бүлгмийн тосгонд ирэхэд манайхэд бүр үгтэл царайтай болцсон харагдана. Тэгэл Бэк хэдүүлээд харж яваад чадах хэрээрээ мэдээл олж ирийгээд манайхэд салан гэвч хүмүүсээс яаж араатны бүлгийн газар руу орохыг асууна. Хэсэг хугацааны дараа бөөнөрөө цуглаж ярилцахад манайхэд юу ч олоогүй байдаг. Тэгсэн улаан үндэст бидний ганц орох арга нь танк бүлгээс тусламж авч тэдний доорх нэрээр л орох боломжтой юм байна гэдэг. Мөнхөөч за тэгвэл эхлээд хоноглох байраа олъё гэд танаа авч нэр энд амьдардаг бидтэй танах л очигээд хэлнэ. Манай ит ингээд улаан үстийнхлээ очихоор явна. Тэгээд гэртний ирэхэд манайд бүр шок. Улаан үст энэ манайг иргээд аврах том газар ирдэг. Тэгсэн гинт хаалга онгоож нэг өвгөн гарч ирж эзэнтэй ингээд тэврээд авна. Тэр ид дотгошоо ороход аав ээж нь ч мөнгө ирснийг гайхаад тэврэнэ. Ийхүү улаан үст аавтайгаа уулзаад аав нь олон жил харсангүй ашгүй миний хүү иж эндээ үлдхэн гэтэл улаан үст би энд үлдэж чадахгүй. Би бүлгмийнхаа даалгавраар л ирлээ гэхэд аав нь юу яриад чиний гол үүрэг чинь энэ гэр бүлийн бизнесээ өвдөж авах гэж хэлнэ. Энэ үеэр ээж нь ч гарч ирээд би сонссон. Чамайг тийм аюултай газар руу явуулах хөөхд улаан үст очоод энэ бүхэн хоол бүлгмийн төлөө энэ бол миний шийдвэр гэдэг. Аав нь ч үүнийг сонсоод миний хоёр хүн болжээ гэж явуулахаар болно. Тэгээд аав нь манай хэдтэй уулзахад Бэк өөрийгөө танилцуулна. Аав нь хүү маань олон жил алга болчиход одоо ингээд дахиад яваад өгөх гэхэд Бэк аав ээж болгон л хүүдээ санаа зовно. Бид ойлгож байна. Тийм болохоор бид түүнийг энд үлдээж даалгаварт авч явахгүй гэдэг. Улаан үст шууд уурлаад юу яриад энэ хүртэл дагуулж ирчээд би заавал явна гэхэд мөнхөө би түүнийг орхичоод яаж зүгээр явах вүлээ Бэк. Тэр ганцаараа сонголтоо хийх хэрэгтэй гэдэг. Тэгсэн нэг туслаг орж ирээд бид нар дээр зочид ирлээ гэд аав нь гарахад танк бүлгмийн хүмүүс ирсэн байдаг. Аав нь ямар эргээр ирсэн бол гэд асуухад танк бүлгэм танаа хүү ирсэн гэж дууллаа. Танк бүлгмийг биш сүрсэн хоол бүлгмийг сонгосон хүү чинь хэр хүчтэй болсныг харъя гэхэд мөнхөө хин сүрсэн эднэргээд байна гэж гараад ирдэг. Тэгсэн улаан үст гарч ирээд энэ бол миний тулаан би хоолын хүчийг үзүүлээд өгье гин. Тэгсэн тангийн хүнч бээлийн өмсөд эхэлнэ. Аав нь бээлийн өмсөж байна гэхээр тэд хор ашиглаж бүгчээрээ тултгах гэтэл улаан үст битгий надад санаа зов ааваа гэд орилж тултгаад бэлэн болно. Тэгтэл дээд курсын та түүндээ тултгахад хэрэггүйгээд би тултыгээд нэгэн хүүхд тултгаар болдог. Тулаан чихэлж тангийн сурагч баахан жижиг зүв мянган удаа шитгэхэд улаан үс нэг зүсэл зогсоож шууд очих нэг цохиж ухаан алдуулж ялдаг. Тэгээд мөнхөө шиг дараагийнх нь гин тангийн хүнч ганцхан цохилтоороо гэд гайхна. Харин манаа мөнхөөч миний үгийг булаалаа гэсэн шиг гачин гарцсан байдаг. Тэгээд тангийн дээд үеийн сурагч нь гарч ирж тултгаар болж тулдаан эхлэхэд тангийн сурагч ханцуунаасаа жижиг хутга аван улаан үслөө шиднэ. Улаан үс цэлмэрээ агаад хурдан юмаа гэд эргээд хартал өөдөөс нь дахиад 2 ирж байдаг. Улаан үс үсрэн бултаад дахин 5 ирнэ. Тэгсэн улаан үст өөдөөс нь үсрэн очиж цэцгэлж буй элтний 7 өдөлгөн гэд хааж эцэст нь би хийж чадлаа гэд урагшаага артал тангийн сурагч нисчви 11 хутганы техник гэд дайрахад бэлдэнэ. Танк бүлгэн бус бүлгэмээс өөр нь ганцаараа хутгыг ашигладаг. Тэгээд тангийн сурагч дайрахад улаан үст арай ядан бултаад эргүүлэн дарж түүний хүзүүн дээр сэлмээ барьж би яллаа гэдэг. Тангийн сурагч би ялагдлаа гэж үгээд гайхахад аав нь хүүгээ хараад бахархна. Тэгсэн манай улаан үст гинт толгойн эргээд унахад мөнхөө очиж барьж аваад хартал сүүлийн дайралтанд нь өтөж хүзүүн тусагдаж цусалтсан байдаг. Тэгээд мөнхөө тангийн сурагч дээр очиод чи сайн байлаа. Гэхдээ илүү их бэлтгэл хийгээрэй гэд хэлнэ. Тангийн сурагч би чамтай тулдбал хэрэг зөрүү гарах бол гэж асуугаад мөнхөө би угаасаа ялна л та. Гэхдээ чи 11 биш 12 хутгаа ашиглаад эхлэвэл эцүүдэж эхлэнэ гэд хэлээд яваад өгнө.
Тангийн сурагч тэр яаж 12 дахын талаар мэдсэн бол гэд гайхан үлдэнэ. Маргаашинч болж улаан үстийн ав манаа хэдтэй ярилцаж манаа хүүг харж андаараа гэд улаан үстийг явуулахаар болсон байдаг. Харин энэ үеэр тангийн сурагч бүлгийн алхагч дээрээ ирээд би хоолын сурагчид ялагдлаа. Би ямар ч итгэлийг хүлээж авъя гэхэд ахлагч нь чи ялагдлаа үлээн зөвшөөрсөн сайн байна гэхэд тангийн сурагч тэнд мөн луугийн дайчин байсан. Тэр бидний нэг нууц сутгыг мэдэж байсан гэд илтэл ахлагч яаж гадны хүн нууц техникийг минь мэддэг билээ. Би өөрийн биеэр очих болно гэдэг. Тэгсэн хаалгаар эзэнтэй танг бүлгмийн ахлагч ирлээгээд улаан үстийн авд хэлэхэд аав нь бүр айцсан одоо бид өнгөрсөн гэд гарч хаалгаа онгоолоход ахлагч танаа энд хоол бүлгмийн сурагч нар байгаа бидтэй. Тэднэртэй уулзах хэд аав нь хоол бүтгэнд миний ганц хүү минь бас байгаа. Тэднийг өхгүй гэд тангийн ахлагч уурлаад миний үгийг зөрчгөр юу болдгийг үзүүлээд өгье гэд хутгаараа дайрах гэд мөнхөө гарч ирж чи хүний гэрт дураараа орж ирчээ дууршилт гуйгаач гэд илтэл. Тангийн ахлагч уурлан мөнхөөлөө очиход гинт манай эд гарч ирээд сүгдэн тантай уулзах нэг төрлийн хэрэг байна. Мөнхөөг буруу зүйл хийсэн дууршилт хүсье гэдэг. Тэгсэн мөнхөө урд нь гараад хүний гэрт орж ичээ дууршилт гуйх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн зүйл болохгүй бол надтай уулзах гэд ахлагч за яг болж байна гэд мөнхөөг дагуулan гарна. Тэгээд мөнхөө ямар эргээр ирсэн гэд асуухад ахлагч чи бидний нуусны хутгийг мэддэг гэсэнтэй гэхэд мөнхөөгийн өмнөх амьдраланд усамж гарна. Тэрэн дээр түүний танг бүлгийн найз нар хоёр арх хууд цогтон найз нь өөрийн нуус техникээ хилцсэн юм байна лээ. Тэгээд мөнхөөч яадаг тэнийг вэ? Нуус техникээ ийм амархан хийж болд юм уу гэд бодно. Тэгсэн чи ахлагч эргэж хараад чи миний 10 дайралтаас амьд үлдэж чадах юм бол би чамайг зүгээр өнгөрөөе гэдэг. Мөнхөөч за болж байна 10 шүү гэхэд ахлагч мөнхөөлөг хутга гинчидэд анхааралгүй байх юм бол үхий шүү гэдэг. Мөнхөөч за одоо 9 дайралт үлдлээ гэ тэр хоёрын тулаан эхэлнэ. Ахлагч нисчгүй 11 хутга хар утга гэд дайрахад манай хүн сэлмээрээ чиглэлийн өршлөөд бултдаг. Ахлагч дахин 3 хутга шитгэхэд мөнхөөч цэцгэлж буй элдний 7 өдлөөн гэд хаадаг. Тэгсэн мөнхөөлөө шидсэн утгнууд буцаад ахлагчдоо нисэн очдог. Тэгээ ахлагч шаталсан 5 дайралт гэд мөнхөөлөө дайрахад мөнхөө дахин цэцгэлж буй элдийг ашиглан хаатал дахин нэг хутга түнлүү ирж байдаг. Манай хүн чигээс өсрөн болтогч цээжин хэсгэндээ оногдоод цус гарна. Тэгээд 6 дайралт үлдсэн шүү гэд хэлэхэд ахлагч дахин 3 хутга шитгэхэд мөнхөө өдөөс нь өсрөн очиж дайран унахад ахлагч 7 талт од гэд мөнхөөлөө дайрна. Мөнхөөч яг эрэх мөчтөн голоор нь өсрөн бултгаад ахлагч дахин 4 хутга шидэж мөнхөөч дахин цэцгэлж буй элдийг ашиглан угаалan урагшлахад өдөөс нь дахин нэг хутга гарч ирээд мөнхөө булаж чадалгүй оногддог. Үүнийг харсан улаан үсч мөнхөө гэд ойрлно. Тэгээд сэлмээ суглан би та нарыг алдандаа гэд дайрах гэд Бэк тэрэд болиулаад улаан үст тэр бидний нүдэн дээр мөнхөөг алчлаа гэд Бэк сайн хаар мөнхөө зүгээр байна гэдэг. Манай хүн сүүлийн мөчт нь хутгыг шүдээрээ хаасан байдаг. Тэгээ шүдмэн янгинаж байна гэхэд ахлагч чадварлаг юм. Хүмүүс чамайг луугийн дайчин гэдэг нь аргагүй юм байна гэдэг. Мөнхөө харин одоо 2 дайралт үтлээ гэд ихэд ахлагч чи үүнээс амьд үлдэх юм бол ялал чинийх гэд нөгөө сурагчийн хийсэн дайралтай адилхан дайралтыг хийдэг. Мөнхөөч арагшаа өсрөн цэцгэлж буй элдний 24 хөдөлгөөн их цэцгийн уналт гэд дайрдагч хутга зогсдгүй. Мөнхөө 2-3 удаа давтан хийж ашиггүйнийг удаашруулахад ахлагч ардаас нь дахин нэг хутга шидэж мөргөлдүүлж удааширсан хутгийг бүр хурдан болгодог. Мөнхөө шойшлох газаргүй болж зогсон хутгийг доороос нь нислэж буй элдний 7 өдлгөөнгөө цохиж чиглэлийн өрчлөгч манай хүн цус алддаг. Тэгсэн чиглэлийн өрчлсөн хутга буцан эргэж мөнхөөгийн ардаас дахин ирдэг. Манай хүнч гүйн үсрээ сэлмээрээ бүх өвдөлтийг нь тисэн хааж ахлагчлан үсэрч энэ бүхэн дууслаа гэд дайрч ахлагчийн мөр хэсэглүү сэлэн зүсэгдэж орж мөнхөө 11 дайралт мадхийн бүлгэн гэд ухаан алтгаад мөнхөөгийн гидсэнд хутга зогтсон байдаг. Ахлагч тесэртлээ урлаад чи яаж чадваа гэд иргэн арахад нэг сурагч нь би таны төлөө гэхэд ахлагч шууд сурагчлууга утга шидээд алчдаг. Манай хич мөнхөө гэсээр гүйж ирэхэд ахлагч туслахаа дуудаад мөнхөөг там бүлгийн эмчин өрөөлөө авч яв. Бүх эмчид түүнийг эмчил гэж хэлгээд мөнхөөг авч явах гэтэл Бэк битгий ойрт гэж сэлмээ суугахад ахлагч түүнийг яаралтай эмчлэхгүй бол үхэх нь мөн би түүн зүгээр нэг ялагдсан бус хамгийн адгийн ялагдлыг хүлээлээ. Танг бүлгэмд нэр төрөөс эргээх боломж олгооч гэд Бэк мөнхөөг өргөн ахлагчийг даган явна. Энэ үеэр мөнхөөгийн өмнөх амьдралын дусанч гарна. Манай хүн чөтгөрийн авгийнхандаа зулдаж байгаа нь харагдаж чөтгөрийн авгийнхан манай хүнлөө дайрахад хутга нисэн ээж түүнийг хамгаална. Тэгээд тангийн найз нь чи зүгээр үү гэд гараад ирдэг. Тэгээд иймхэн эдийн барахгүй байгаа мó гэд тоглоход мөнхөөж үг хэлдэггүй. Тэгээд тэр хоёр уулан дээр гарan ярилцахад тангийн найз нь гэрээ орхиод мөнхөөг даган даалгавртан туслахаар хамт явж байгаа юм байна лээ. Мөнхөө чин даалгавраа хурдан дуусгаад эртхэн харьяа гэхэд анд нь гой сонсогдож байна гэдэг. Энэхүү манай хүн нүдэнэн сэрдэг. Тэгээд эргэн тойрноо хартал манай хэд мөнхөөг тойрон унтаж байдаг. Энэ үеэр чахлагч орж ирээд ашгүй чи сэрвүү. Чи 3 хоног унтлаа. Энэ хэд чамаа 3 хоног сахиж манай эмчнэр ч ойртуулсангүй гэд луутай чи минь би чамаас зуушлах хүсье гэхэд мөнхөө
Ингээл болоо юу гин. Ахлагч чи юу хүсэж байгаангээ асуугаад мөнхөө танаа бүлэгмийн бурханлаг эмийн үр байж болох юм гэхэд ахлагч гайхна. Ийхүү эдэн өдөр өнгөрч манаа хийж хоол идэн амарч байгаад ахлагч орж ирээд охиноо танилцуулдаг. Охин ч орж ирээд намайг соосоо танк гин. Эн чин баг манаа хөөрхнөөс хөөрх юм шүү. За тэр яах вэ? Ингээд дахин эдэн өдөр өнгөрч мөнхөө гачин болцсон. Ёо тэр охин надаа салахгүй нэ. Намайг хаа явсан газар дагаж яваад хортой могоо шиг юмаа гэд ядаж байхад муу новшин ахлагч намайг түүнтэй гэрлүүлнэ гинүү юу болоод байна гэд орилно. Гадаанч соосоо мөнхөө гарч ирэх болчлоо яагаад ирэхгүй байна гэсээр хүлээж байдаг. Тэгсэн ардаас нь дүүн та нэрээ мөнхөөтэй гэрлэх гэж байгаа мүү гэд асууна. Соосооч тэр бол аавын хүлээлмж хүрсэн ганц хүн. Би мөн энд үрд мөнх баймааргүй байна. Би түүнийг заавал өөртөө дурлуулна да гэдэг. Тэгэл соосоо мөнхөөг хайж манай хүн хөөрхий дээвэр дээр нуугдана. Тэгээ соосоо явсны дараа карванаасаа 2 үр гаргаж ирээд Бурхны үр, сэлмийн мөнхнөөс олсон үр энэ хоёрыг нийлүүлээд овол би өмнөх амьдралчийн өвчтэй болж чадах болов уу гэж бодож байхад соосоо гинт чамайг очлоотой гэд гараад ирдэг. Мөнхөөч босон шууд зүхтан манай хүнч зугцаар нэгэн хаалга руу ороход ахлагчийн өрөө байдаг. Манай хүн орж ирээд газын зураг тавиад газын зураг дээр танг бүлгэмтэй ойролцоо бүлгнүүдийг тэмдэглэж ямар нэг юм тохиолдвол танаа бүлгэм хэцүү байдалд байна гэхэд ахлагч тэгээд юу гэж гин. Мөнхөө би танд хоол бүлгэмтэй хамтрах хүсэл тавьж байна. Хэрвээ тэгвэл би тэдний араас дайрч танд туслана гэдэг. Ахлагч түүнийг маш зөв юм хэлж байна гэж дотроо бодоход мөнхөө би үүнийг хоол болгон танг бүлгэмийн төлөө хийж байна гэж хэлнэ. Тэгээ ахлагч зөвшөөрч тэгээд бид танаа хамтрагч болоход хариуд нь бид юу хэрэгтэй юм бэ гэд мөнхөөс асуухад мөнхөө 3 зүйл гээд нэгт гээ сэлмээ гаргаж ирээд бид танаа хүмүүсээр өөрсдийн сэлмээ илгэмээр байна. Хоёрт би танаас нэг техник сурмаар байна гэхэд ахлагч ямар техник гэд асуугаад мөнхөө танаа эмчилгээний техник гэд өмнөх дор сунжаа бодоход манай хүн сайн найзыгаа эмчилж чадаагүйгээс болж алдаж найз нь сүүлийн үгээрээ манай бүлгэмийг хамгаалаарай гэсэн юм байна лээ. Ахлагч зөвшөөрч сүүлийн хүсэлтээ хэлэхэд мөнхөө бид хамтрагчид биш найзууд болно. Ингээд боллоо гэдэг. Энэхүү ахлагч зөвшөөрч хоо бүлгэмдээ нэгддэг. Энэхүү хэдэн өдөр өнгөрч соосооч мөнхөө хөөсөр байгаад барьж аваад надтай ганц уулзалтаа хэд мөнхөө би ихнэр авах хүсэлгүй байна гэд илтэл соосооч битгий удлаа эргээд чи зүгээр хөөрхнөө байгаа болохоор тэгж байгаа үстэй гэдэг. Мөнхөө ч юу яриад би гэрлэхгүй хинтээч гэд илгээд соосоо би чамтай заавал гэрлэндэ гэдэг. Тэгсэн энэ үеэр дүүн гарч ирээд ахлагч уулзъя гэд дагуулan явна. Ахлагч мөнхөөд бидний амьдралыг эсэргүүцсэн хүмүүс бүлгүн байна гэхэд мөнхөө тэд нэрийг тулаан дууд хоолын хүчийг үзүүлье гэд хэлнэ. Маргаашинч болоход хүмүүс тулааныг үзэхээр ирсэн байлаа. Тэдний голоос танк бүлгэмд нэгэн хүн гарч ирээд луугийн дайчин гараад ир тулдъя гэд хэлэхэд манай хөөрхнөө оронд нь гараад ирдэг. Нөгөө хүн чи тэнийг юм уу луугийн дайчин гэж байхад гээ хэлэхэд мөнхөө чи түүнийг алдвал би чамтай яах вэ үзье гэд хөөрхнөөд тулдгаар болно. Тангийн хүн шууд хутгнуудаа шидэж хөөрхнөөч асуудалгүй хаана. Тэгсэн тангийн хүн үсрэн хөөрхнөлөө ойртож түүнийг тойрон өдөлж бүх талаас нь зүү шиднэ. Манай хөөрхнөө цэлмээ эргүүлэн хаахад тангийн хүн дахин нэг зүү асар уртаа шидэж хөөрхнөөг ондог. Хөөрхнөө зүүг аваад хартал хортой зүү байдаг. Тэгээд тангийн хүн чи ялагтан тодорхой болсон гэд хэлэхэд хөөрхнөө шууд түүнлүү дайрахад тангийн хүн анцунаасаа хорт утаа гаргаж хөөрхнөлөө явуулна. Хөөрхнөө шууд цэлмээ далааж буцан хорыг нь явуулахад тангийн хүн дээшээ өсрэн хөөрхнөөх адил байдгүй. Тэгсэн хөөрхнөө яг доорн дайрахад бэлдээ цэслэж буй эдний 7 өдлгөн цэцгэн дэлбэгээ дайрч тангийн хүнийг цохин унагадаг. Тангийн хүн чи яаж хөдлөөд байна гэд хартал манай хөөрхнөөгээ нэг тал нь бүхлээрээ хордож мэдээгээ алдсан байдаг. Тэгэд хөөрхнөө сэлмээрээ дахин толгоо руу цохиж ухаан алдууж хөөрхнөө лаанд ялна. Тэгээд ахлагч руу очин эмчилгээний юм авахд мөнхөө талбар руу зөрөн гарч та нарыг ийм гэж бодсонгүй. Та нар туслагаар хамтарч байхад арайчтай эсэргүүцсэн үн яг одоо гарч ирж тулалд гэхэд нэг өвгөн би тулдъя гэд гарахад мөнхөөч юу вэ өвгөндөө тулдах юм уу гэд хэлнэ. Өвгөн жуурлаад би чамайг байхгүй болгоод өгье гэд тэр хоёр тулдаж эхлэхэд өвгнөөс маш хүчтэй хорт авраа ялгардаг. Манаа хэд харахад нүд нь хорцож арьсан захнана. Тэгээд өвгөн хорт алга гэд дайрахад мөнхөө бултаж өвгөн лөө дайрахад өвгөн баахан улаан бөмбөлөг шитгэхэд маш хүчтэй хорт утаа ялгарч өвгөнч ганц мөн хүүхэд надад юуч биш гээд дахин цэнхэр өнгийн хор шидэж араас нь маш хүчтэй хор шиднэ. Тэгээд өвгөн өөхөг хүртлээ дашлан зов гээд мөнхөөг артал түүний бүх бие хар өнгөтэй болсон байдаг. Тэгсэн манай мөнхөө нэг л амьсгалаад зүгээр болчдөг. Үзэж байсан бүх хүмүүс шок. Өвгөнч чи юу хийж үгээд асууад мөнхөө чиний хор хүчтэй л юм. Гэтэ надад нөлөөлөхгүй гэдэг. Манай хүний өмнөх тусламжийнхан найз нь өмнөх амьдралд нь хорноос өөрийгөө хамгаалах аргыг зааж өгсөн юм байна лээ. Энэ нь өөрийн бүх биеэрээ энергиэрээ хамгаалж зүүч орох зай үлдээх ёсгүй юм. Тэгэл өвгөнч дахин хороо шитгэхэд манай мөнхөө зүгээр өөдөөс нь алхан явна. Өвгөн сандарч өөрт байгаа бүх хороо шидэж мөнхөөч бүгдийг нь устгаад хорчин үйлчлэхгүйгээд байна гэд хэлнэ.
Тэгсэн үг нь дээшигээ бүх хороо шидэж, ардаас нь хутгнуудаа шидэж, хорт бороо оруулахад мөнхөө дээшигээ үсрэн, цэцэглэж буй элтний 24 хөдөлгөөн, цэцгэн борон уналт гээд бүгдийг нь устгаж, давхар өгөнлүүд арч өгөн чүүчиж чадлаггүй ялагдана. Энэ бүгдийг харсан хүмүүс гайхаж, хоол бүлгмийн сүр хүчийг мэдэрч, бүгд л сүгдэн манай хэдийг хүлэмжшөөрнө. Ийхүү дулаан дуусаж мөнхөө ахлагч хоёр ярилцсан суун. Ахлагч хийсэн бүхэнд чинь баярлаа. Нэрээ манай охин хоол бүлгэмд ормоор байна гэсэн гээд хэлэхэд манай мөнхөө шок. Ахлагч тоосоо чамайг тулдаж байгааг хараад хоолын техникийг сурахаар ч идсэн гэд хэлдэг. Мөнхөөч юу яаж охиноо та өөр бүлгэмд өгж байна гэд хэлтэл ахлагч манай охин танг бүлгмийн эмчилгээний техникийг бүрэн төгс эзэмсэн гэхэд мөнхөө шууд л хоол тавтаа морилгээд хэлдэг. Тэгээ ахлагч мөн би та нарыг арадны бүлгмийн газар нутаг руу худалдаачнаар оруулж өгөхөөр болсон гэд хэлнэ. Ийхүү манай хэдийн явах цагч болж ахлагч соосоо хоёрт тэднийг гаргаж өгнө. Тэгээ соосоо хоол бүлгэмд оруулсанд маш их баярлалаа гэхэд мөнхөө бүлгэмдэр уулзцаая гэд манай хэд араадны бүлгмийн газар руу явна. Манай хэд худалдаачн дээр ирээд хувцас солиод тэднийг даган явж араадны бүлгмийн газар нутаг руу ордог. За энэ хүрээ цэцлэж буй элдний эргэн ирэл бивтүү маань дууслаа. Season 1 та бүхэн таалагдсан гэж найдаа. Хэрвээ Season 2 нь гарах юм бол шууд та бүхэндээ ярьж өгөх болно. За тэгээд лайк болон subscribe дараарай. Дараагийн бичлэгээрээ уулзцаая.